Нэг тариачин эр буудаа тарьж гин. Гэтэл нэг өдөр соёолж байсан буудааг нь баавга ирж гიშгчээд талбайд нь хэвтээд өгч гин. Нөгөө тариачин эр буудаага хараад хийл халгалахаас өөр юу ч хийж чадахгүй байсаар баавгаг явуулж гин. Ингээд намар болоход тариачин эр ургасан буудаага хадаж, шигшиж, тэрэмдэж гурил болголоо. Гэтэл нөгөө баавга гинэт хүрээд ирж гин. За, хамтран зүтгэгч мэн. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ юу хамтран зүтгэгч үлээ? Тариачин эрийг гайхаж асуухад баавга ихэд уурлан. Гүй чи чинь одоо хүртэл намайг хамтран зүтгэгч гэдгийг мэдээгүй байгаа юм уу? Би яаж мэдвүлээ? Чи ямар надтай хамтран ажиллаж байсан биш үү? Тариачин эрийг зоримог гихч нь ингэж хэлэхэд баавга тэрнийг дагуулan тариан талбайд очиж хэвтдэг газраа заагаад хэлж байна гин. За би өдөр бүр энд ирж хэвтээд бор шуу буулгахгүй үргээдэг байлаа. Хэрвээ тэгээгүй бол чиний буудаанаас ганц ширхэг үлдэхгүй байсан. Баавганаас сал харахгүй болсноо ойлгосон тариачин эр ингэж хэллээ. За яах вэ? Хоёулаа тариага хувааж авъя. Тэрэн дээр очиж буудаага хоёр тэнцээ хуваая. Алив дагааж яв. Тэрэм дээр ирээд тариачин эр буудаага хийх шуудаа чинь хаана байна гэж баавганаас асуухад надад ямар юмныхан шуудаа байх вэ? Чи аргалаад нэг юмд хийч өг гэж хэллээ. Тэгэхээр нь баавгаг буудаага харж байгаарай гэж тэрэм дээр орхиод гэрлүүгээ явлаа. Тариачин эр гэртээ очиод эхнэртээ учир байдлаа хэлэхэд эхнэр нь ингэж хэлж байна гин. За яах вэ? Чи буцаад явтаа. Би хойноос чинь очиж айлгая. Тариачин эр хоёр шуудаа аваад тэрэм дээр очтол баавга нүхүхж байна гин. Чи энэ нүхийг ухаж яах нь вэ гэж асуутал өөрийнхөө тариаг булнаа гэж гин. Тун удалгүй тариачны эхнэр тосгоны бүх хүүхдүүдийг дагуулчихсан ээлжигэн дээрээ шуудаа үнс ачаад ирж явна гин. Тэгээд тариачны эхнэр хүүхдүүдийг байдаг чадлаар нь хашгирч гуайхжуулсаар өөрөө ээлжигэн дээр тэгнсэн шуудаатай үнсээ саваагаар балбаж тэнгэр тулам цагаан манан пөргүүлсаар ирэхийг хараад баавгай балмагдж айхтаа ухаж байсан нүхэндээ орж нуугдлаа. Гэтэл тариачны эхнэр байдаг чадлаараа хашгиран асууж байна гин. Хөөе, наа чин баавга харагдаагүй биз? Гүй, чи баавгаагаар яах нь вэ? Хааны гүнж өвдөөд баавгаан өөх идвэл идгэн гисэн гинэ. Ингэж хэлхийг баавгай сонсоод тариачинд хандаж гуйлаа. Хамтран зүтгэгч мэн. Намайг энд байна гэж битгий хэлээрээ. Гүй, энд нуугдсан нуугдаагүй чамайг олно л доо. Гүй, чи чинь зугаагаад байна шүү дээ. Гүй тэгвэл хурдхан шиг хадуураараа миний чихийг тастаа альж. Айж сандарсан баавгай нуугдж суугцуур тариачны эхнэр дахиад л хашгиран асууж байна гин. Гүй чи үнэхээр баавга хараагүй мүү? Гүй, хараагүй. Чи яагаад худлаа яриад байгаа юм бэ? Чиний хажууд нэг толгой цухуугаад байгаа юм биш үү? Сандарсан баавгай тариачны эхнэрийг ингэж хэлэхдээ зэрэгцэн нүхнээс ухасхийн гараад харсан зүг рүүгээ зугтааж гин. Тэр цагаас хойш тариан талбайд дахиж баавга үзэгдэхээ болсон юм гэдэг.